За нэг. За соусны хавтад боллоо. Одоо яаж болж байгаа вэ гэхлээр за бараан материалынхаа жигсаалтан дээр очингууд за энэс дөрвөлөд дэдл эхлээд ангиллаа үүсгэж гэсэн үг. За барааны ангилал энэ дээр соус гэдэг үүсгэж байна. За манай ангилал ингээд үүсчихэж байгаа соус гэсэн ангилал. За тэгэнгүүтээ дараа нь одоо соус байдлаа бараан материал болгож оруулах хэрэгтэй гэсэн үг байхгүй юу? Дээрээ бараа нэмэхтэй. За шинэ бараа үүсгэх гэдэг нь болохоор ерөнхийдөө манай бараа нэмдэг залжим хэвээр явж байгаа гэсэн үг. Бараанаас бараа үүсгэх гээд шинэ функц нэмэгдэж байгаа. Энэ нь болохоор одоо чинь соус бараануудаа холиод дундаас нэг бараа үүсгэнэ гэсэн ойлголт болж байгаа гэсэн үг. Энэ дээр одоо бургер соус гэдэг нэр өгч л да. За англи дээр болохоор соусаа сонгоод за бургер халуун дугуйтай соус гэж. За энэ дээр соусны зураг байвал ингээд зураг хийчихнэ. За одоо энэ дээр соусанд ямар найрлага, ямар бүтээгдэхүүнүүд орж байгаа вэ гэдгээ одоо өөрсөндөө байгаа бүтээгдэхүүнүүдээс сонгоод ийн гэсэн үг. Одоо жишээ нь манай энэ халуун нугаатай соусанд гिचэн тэ нэг 10 г ордог ч юм уу. Дахиад нэмэхээр алюминий цуу бас нэг 15 г ч юм уу. Одоо ингээд соус үүсгэж чинь гэсэн үг. Бага бүтээгдэхүүнүүдээ нийлүүлээд соус үүсгэж чинь. За ингээд хадгалангууд манай соус үүсчнэ гэсэн үг. За дараа нь бараа материалынхаа үлдэгдэл дээр очингууд тавилаа дахиад үүн дээр нөгөө соусоо сонгоод бүргэл соусоо сонголоо. За грамаар нь сонгочих. Одоо бага соусных үлдэгдлийг хийж өгч байна. За энэ соус нэг 1000 г соус ингээд хийгднэ гингүүт. За манай бүргэл соус гэдэг нэг ороод ирж байгаа гэсэн үг. За бүргэл соус одоо яаж ашиглах вэ гэхлээр захиалга, меню удирдлага. Одоо менюгийн хөдлөө үүсгэхдээ за big burger гэж 10 инч. $35,000 үнэтэй. За ингээд хоолой үүсгэж. За одоо бүргэрийнхээ оролцох хэдлийн гэсэн үг. За гурил байдаг. Гурил грамаар за нэг 100 г гурил. За беконоос грамаар 10 г бекон. За энэ дээр одоо нөгөө нэг оруулсан соусаа оруулчихна гэсэн үг. Өөрсдийнхөө одоо соус ямар нэр өглөө бүргэл соус гэсэн шүү дээ. Энэ бүргэл соус хийгээд тэгээд грамын ингээд оруулчихна гэсэн үг. Одоо ингээд манай соус минь бүтээгдэхүүн болж орж тусдаа бүтээгдэхүүн болоод нэмэлтээр ингээд ороод ирж болж байгаа гэсэн үг. Ингэнгүүт бүтээгдэхүүн өсчнэ гэсэн үг. За ийм хавтад боллоо. За мөн даалгавар хэсэг дээр бас ажилчид даалгавраа хийхдээ 6 илгээж болдог болсон. Одоо жишээ нь за энэ дээр би энэ чеклистийг хийцэн гингүүд нь хойно энэ зургийн аппараттай icon байгаа. Энэ дээрээ дараад одоо өөрөө хийсэн даалгавар утга зургийг ингээд бөөнөр нь чеклээд илгээж болно гэсэн үг. За энэ даалгаврыг ингээд илгээчихэж байгаа. За тэгэнгүүт манай одоо админаас яаж харагдах вэ гэхээр даалгаврын түүх. За шалгах ёстой даалгавар үлдсэн байна. За ингээд зургнууд нь одоо ингээд даалгаврууд ингээд зургнуудтайгаа ороод ирдэг болсон гэсэн үг. Тэгэд энийг ингээд шалгаад баталж болно, буцааж болно. Даалгаврын түүх дээр муу адилхан зургнууд нь харагддаг болсон байгаа.
Бас нөгөө нэг юугаа бас засцсан байгаа. Ажилчдынхаа за одоо хэдлээ хинээр олж шалгаж үзэх үү. За тамираар шалгаж үзье. Тамирыг гэсэн болгож аваад. За энэ үүрэг хариуцлагын доор нөгөө чеклистээ оруулсан байгаа. Энэгээ чеклээд батлаад өөрийнхөө дашборд руу нэвтэлж болно гэсэн үг. За даалгаврууд ингээд дууссан байна.